Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны 2022-оос 2023 он хүртэлх үйл ажиллагааны танилцуулга. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл нь 2022 онд 75 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож 2020-оос 2022 оны хооронд бүтээгдсэн дотоодын уран бүтээлээ танилцуулахын зэрэгцээ залуу уран бүтээлчдэд туршлага хуримтлуулах зорилгоор уран бүтээлчдийг дэмжин ажилласан юм. Үүний дараагаар 79 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон найруулагч Лаваг Дулмын 9-р сарын цас уран бүтээлд дэмжлэг үзүүлсэн төдийгүй тус бүтээл нь шилдэг огн хэмжээний кино шагналыг хүртсэн билээ. Фам тур 2022 оны 9-р сард олон улсын томоохон студи продакшны төлөөллүүд болох HBO Max, Netflix, Discovery, MTV Entertainment, Urban Canyons болон Living Films-ийн удирдлагуудыг Монгол улсад урьж кино урлагийн салбарын талаар танилцуулга мэдээлэл хийсэн ба Монголын 70 гаруй уран бүтээлчдийг хамруулсан уулзалт хэлэлцүүлэг бүхий Fam Tour 2022 үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Соёлын бүтээлч сарын хүрээнд кино урлагийн салбарын зөвлөгөөнийг зохион байгуулж, кино урлагийн салбарын бодлогын хэрэгжилт, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн 27 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадамд Монгол уран бүтээлүүд кино урлагийг дэмжих тухай хууль, буцаан олголтын журмыг олон улсын уран бүтээлчдэд сурталчлан таниулж ажиллав. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл нь 2023 онд Монгол улсын засгийн газрын тогтоолд үндэслэн олон улсын кино хороодын холбоонд албан ёсоор элсэн орлоо. Энэхүү AFCIV үйл ажиллагаа нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд гишүүдтэй мэрэгжлийн хөгжлийн боломж, салбарын судалгаа, мэдээлэл, дэлхийн кино холбоодын сүлжээнд нэвтрэх зэрэг олон төрлийн үйлчилгээ нөөцөөр хангадаг гэдгээрээ онцлогтой. Үүний дараагаар 76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд Монгол улсаас анх удаага албан ёсоор нэр дэвшсэн найруулагч Зол Жаргалын Баавгай болгосон уран сайхны кино, 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагнал хүртсэн найруулагч Лаваг Дулмын Сэрсэр салхи уран сайхны кинонуудыг дэмжин ажиллав. Мөн соёлын сэргэлт 2023 аяныг кинон дээлтэй Дархан хот урайндор зохион байгуулж, кино уран зай төслийг танилцуулсан бөгөөд Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд кино гудамж байгуулахаар болсон юм. Байгуулагдсан цагаас хойш 1 жил 8 сарын хугацаанд 8 удаагийн олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож, 12 уран бүтээлийг олон улсад таниулан сурталчилж, дэмжин ажилласан байна. Мөн дотооддоо 7 удаагийн салбарын уулзалт хэлэлцүүлэг, 9 удаагийн чадварчуулах сургалт зохион байгуулж, нийт 772 уран бүтээлчдийг хамруулжээ. Түүнчлэн кино урлагийг дэмжих сонгон шалгаруулалтыг 2022 оноос эхлэн хийж, нийт 3 удаагийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Үүнээс одоогоор нийт 21 төсөл шалгарч, 7 төсөл амжилттай хэрэгжижээ. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл.